За сайн байцгаана уу би их шигтлээ. За би Филиппиний Себу гэдэг газар ирсэн байна. Энд чи богино хугацаанд англи хэлийг сурахаар ирсэн. Тэгээд өмнө нь бол ерөөсөө Филиппинд ирж байгаагүй. Тэгээд анх удаага Филиппинд ирж байна. Эндхийн хүмүүс нь угаасаа хүмүүр мэддэг те амин хөөрхөн ааштай. Айгу нөхөрсөг тийм хүмүүс байдаг гэж өмнө сонсч байсан. Тэгээд өөрийн биеэр энэ чи ирээд байж үзлээ. Үнэхээр одоо багш нарын хувьд бол маш хөөрхөн ааштай юмыг ингээд ойлгуулах гад заах гад тий ингээд сурагчаа ингээд заавал ойлгуулж ийж одоо салдаг тийм. Тэгээ мэдээж загинж тэгж аашиж ууралж биш маш гоё ивэр маш гоёор тайлбарж өгдөг. Тэгээд энэ би бол Элса гэж сургуульд ирсэн. Элса сургуулийн тухайд гэх юм бол ерөнхийдөө гэр бүлээрээ хүүхдүүдтэйгээ ирээд аав ээж нь англи хэлээ сураад хүүхдүүд нь энэ ч бүр цэцэрлэгтэй. Тэгээд цэцэрлэгтэй яваад энэ бассейнд тоглоод бас англи хэл бас сурж болох боломжтой. Тэгээд гэр бүлээрээ ер нь ирээд маш гоё амраад явахад бол гоё газар санагдчихэж байна. Тэгээд хамгийн гол одоо яг Филиппинд ирж сурах ёстой юм бэ гэх юм бол Филиппинд маш хямдхан маш одоо урт хугацаанд одоо нүдэж тий одоо жишээлбэл би сарын хугацаатай ирсэн бол сарын хугацаа бол маш богино хугацаа тий тэгээд ихэд энэ сарын хугацаанд бол өглөө 8 цагаас оройн 5 цаг хүртэл дунд нь ганцхан завсарлагатай хоол иддэг. Тэгэл тэр болтол ингээл нүдээл байдаг ингээл хичээлээр. Тэгэл хүн чинь нөгөө энэ ч нөгөө яг л хичээлээ хийх гэж ирсэн болохоор өөр тийшээ газар мэдхүүлж тэмж явж болохгүй хичээлээ хийхээс өөр арга байхгүй. Тэгээ миний бодлоор бол Филиппинд маш хямдхан өртгөөр одоо маш их хичээлийг одоо сарын хугацаанд авах боломжтой. Энэ нь илүү давуу тал юм болоо. Магадгүй би Филиппинээс өөр Сингапур ч юм уу өөр нэг хотыг сонгосон бол илүү үнэтэй ах тий. Харин Филиппиний одоо жимнес, хоол, хүнс бүх юм маш гоё хямдхан. Тэгээ ер нь бол одоо энэ хичээлийнхаа энэ байрны дотор ингээд маш гоё байж хаад ер нь бол аюулгүй. Тэгээ зөвхөн хичээлээ хийгээ. Тэгээ орой 5-аас хойшоо бүх хүмүүс амралтын байдалтай болдог. Хүссэн юм хийж болдог. Тэгээд хичээлээс хийж болдог. Тэгээ энд бол ерөнхийдөө би одоо сарын хугацаанд маш богино хугацаалтай сарын хугацаа бол. Гэхдээ ер нь өглөө болгон 8-аас оройн 5 хүртэл хичээл хийхээр ер нь бол аюул хэм сурч мэдчихээн. Тэгээ хамгийн гол асуудал нь бол маш хямдхан гэдэг л асуудал байна л та. Маш хямдханаар тэгээ маш богино хугацаанд үр дүнтэй англи хэл сурах. Энэ л илүү надад таалагдсан. Тэгээ тийм ч учраас би Филиппиний Себуг сонгож ирсэн. Ямар ч тач энэ сонголтонд бол харамсахгүй байна. Энд ирсэндээ маш их сэтгэл хангалуун байна. Бас нэг өөр хотын соёлыг хүмүүсийн одоо зан арын шин тэ амьдарч байгаа байдал маш олон зүйлийг энэ чэнэсээс гоё мэдэж авлаа. Тэгээд энэ боломжийг олгосон Easy Go-ийн хамт олондоо маш их баярлалаа. Та нарынхаа ажилдаас амжилт хүсье. Тэгээд оюутан залуусыг англи хэл сурмаар байгаа бол Филиппиний Себу хотод сонгоод ирээрэй гэж хэлье. Баярлалаа.